худалдаа авсан бүтээгдэхүүн дээр чинь нэмэн өртөг үүсээд байгаа байхгүй. Энийг хэмнэх боломж нь та өнөөдрийн гайлын бүрдүүлэлтийг онлайнаар хийгээд мэдүүлэх их зэргийг мэдэх юм бол та өөрийнхөө амьдралд бодит хэмнэлтийг хийх боломжтой байна гэдгийг л хэлэх гэж энэ бүх өдрийг би зарцууллаа шүү дээ. Сайн уу манайхаа, энэ өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр өөрийнхөө мэргэжлийг солиод Barlow World Mongolia дээр ирж ажиллахаар болсон байгаа. Ер нь 10 жилийн өмнө нэвтэрсэн байсан нэг зүйлийг би мдээгүй өнөөдөр мэдэж авах гэж байна. Тэгээд эдний компанитай болон гайлтай танилцъя. За өглөөний минь. Өглөөний минь. Яа. За танах чи ямар эрт ажилтай ордог хүмүүс вэ? Манайх өдөр болгон 7:30-аас төгжрөл эхлэхээс өмнө орно. Тэгээд 4 цагаас төгжрөл эхлэхээс өмнө харьчина. За манай компани Body Mentor буюу найз ментор гэж шинэ ажилтнуудад томилж өгдөг. Тэгэхээр би өнөөдөр Body Mentor юм байна. За мэдгүй чадахгүй айж байгаа асуух юм бүгдийг надаас асууж болно. Тийм ямар ч юу байхгүй, лимит байхгүй. За ойлголоо. За тэгээд энэ үнэмлэхээр орж гарах гарц болон өдрийнхөө хоолмол бүх юмд ашигладаг шүү. За тийм үү. За маш их За баярлалаа. одоо ажлаа хийх өрөөлөнд явцгаая. За энэ дээр нэг уншуулаа үзчих юм уу? Энэ дээр үү? Тий. Энэ юм уу? Аа. Өөрөөр нь уншуулж үзчихлээ. За тэгээд энэ хэсэг болохоор манай лаборатори хэсэг байгаа. Дэлхийд даяар 200 гаруй дийлдрийн лабораториос 4 ширхэг алтан түвшний лаборатори байдаг. Тэр нь манай нэг нь эмчээ байна. Ер нь Монголдо байхгүй шилдэг лаборатори тий? Тийм нөө манай бахархлуудын нэг. За энэ болохоор танай өрөө байна. Сайн байна уу? A few moments later. Сайн байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Манай багт тавтай маар. Маш их баярлалаа. Манайх одоо Barlow World Mongolia-гийн логистик тийм ээ тэгэр болон гайлыг хариуцж ажилладаг баг хамтлан байгаа. За би өнөөдөр юу хийх вэ? За өнөөдөр мандууд маань өнөөдөр юу хийх вэ гэхээр нэг ачаа байгаа тий 8 ширхэгтэй 640 гар хилтэй байгаа тий. Тийм хилтэй ачааг бол агаараас авна. Агаар ачаа. Агаараас хэдүүлээ нөгөө юу нэ агаар нисэх рүү явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо шивэлдээ эхлээд хийн. Тэгээ мэдүүлээд онлайнаараа мэдүүлчээ тэгэд очиж ачаагаа авна гэсэн. Би цоошин ажилт учраас ер нь өнөөдрийн бүх процесс яаж эхэлтгийг сонсъё. Ер нь юунаас эхлэх вэ? Хамгийн анх ингээ орж ирээд өдөр болгон бид нар хаадлаа хийдэг тий. Хаадл маань ач холбогдол нь бол ер нь логистикийн хүрээнд явж байгаа ажил маань хэр урагштай бүтэмжтэй явж байна, асуудал байна уу тийм ээ. Ачааг цаг тухайдаа авж ийн үгүй ээ нү гэдгийг чухалчилж үздэг. За өнөөдөр мандуул маань юу өгөх вэ гэхээр гайлын бүрдүүлэлтийг онлайнаар илгээн. Тий агаарын ачаа авна 8-тай 650 ил ачааг авна. Тэгээд хэдүүлээ агаарын эсхийн гайл руу явж бүрдүүлэлтийн хийсэн ачаагаа байцаагч дүнлүүлээд тэгээ ачаагаа авна гэсэн. Би өнөөдөр онлайнаар хийгээд шууд очиж авчих юм уу? Тэгнэ. Амжих уу? Ер нь бол амждаг. Түгжил байгаа ч гэсэн үү? Тий. За. Тий. Окей. За тэгээд энэ юун дээр ширээн дээр суугаад мэдүүлгээ бичэндээ. За манай баяраа одоо тусалж явна. Зааварчиж явна. Нэг үрчлээ. Step by step. За энэ гайлын цахим үйлчлэлийн систем буюу гайлын систем юм байна тий. За энэ дээр бид нар одоо орж иж байгаа ачаа бараа болон тухайн аж ахуйн нэгж болон хүний хувийн орж иж байгаа ачаа бараа ямар нэгэн байдлаар Монгол улсын хэмжээнд нэвтэрсэн тул тэрэндээ бид нар гайлын бүрдүүлэлт хийдэг. За одоо тэгээ энэ цахим сүлжээгээр манайх тухайн ачаагаа мэдүүлээд гайл дээр очиод хяналт шалгалт хийлгүүлээд авна гэсэн үг. Өнөөдөр манай авах ачаа бол Чингис хаан улсын нисэх бодол Карадерсийн ачааг авах юм. Нэг алдартай нэр байгаа шүү дээ. Гайлын бүрдүүлэлт. Тэр нь одоо юугаа хэлээд байна? Юу бүрдүүлэх гэж байна? Энэ баахан хүчтэй цаас уу? За нэг бичиг баримтынхаа бүрдлийн дагуу бичиг баримтан дээр ч манай барааны нэр төрөл байгаа. Бараа байгаа. Бараагаа бид нар ерөнхийдөө нотолж байгаа гэсэн. За энэ бараагаа бид нар гайл мэдүүлэн түндээ дотроо нотолоод дотроо төлөөд усад дотроо төлөөд ачаа авна гэсэн. Тэгэхээр бүгднгийн онлайнаар хийж болдог болсон юм шүү дээ. Ерөөсөө бид нар эндээс илгэл ачаагаа бүх бичиг баримтын дагуу бараагаа шивлээд бичиг баримтууд оруулаад гайл руу илгэлээ. Гайл тэрийг нь яг энэ бичиг баримтын дагуу үнэлгээ хийгээд тэгээд тэндээ ногдсон дотроо төлнө гэсэн. Сая бүрдүүлэлтэн дээр байгаа эсхийг хинтийн бол нөгөө талаас өгчөж байгаа шүү дээ тий. Илгээж байгаа талаас мэдээлэлүүд өгчөж байгаа. Мэдээллүүдэд зөв харлаа, зөв орчуулга хийлээ. Тэгээ шивлээ. Ер нь болчих юм байна. Тэгээ онлайнаар ингээд хийчдэм бол хинч гайлын бүрдүүлэлтийгээд авч болох юм биш үү? Хов хүн ч гэсэн өөрийнхөө нэр дээрээс ачааныхаа бүрдүүлэлтийг өөрөө хийж болно л гэсэн. Энэ ер нь хизээнээс
нэвтэрсэн үйлчлэг юм бэ? 2010 оноос хойш. Бүгд 15 жил болчихсон шүү. тий. За ойлоо нэг Монгол хүн байна да. Нэг гайлын бүрдүүлэлт шивэд үзчих үү? За. За өнөөдөр манай авах гэж байгаа ачаа юм байна. Мэдүүлэг маань энэ байгаа. За энэ бараа хотоор нэчсэн. За ингээд нөгөө манай бараа минь байна шүү дээ. Тэгж дата утас учраас байгаа. Бараага хууллаа. Окей. Болоо юу? Болоо. Одоо энэ дээр бид нар жим болон үнийн дүнгээ оруулна л гэсэн. За би нэг ялгах шүү. За ялгах. Үнийн дугаар. За энийг бид яаж хоо? Кап хийчих. Тэнгуут та ийшээ орсон. Энэ дээр би Windows чинь нэг гэжтэй. За энэ надад тэгсэн. Надад тийм. За нөгөө та. Окей. За дараагийн хэсгийн таймжааны мэдээж байж шиг байна. Хоёр. Зөөрэй. Анхны таймжаанаас хоёр. За яа. За одоо энэ дээр бид тэр цэвэр гэж байна. Энэ хоёр. Надад чинь нэг хүчээс. За бид нэг цэг хүчээс гэж болсон те. Атлын нарийнх нь хэрэггүй. Бата. Энэ нэг цааны тасгаар. Энэ зөөрэй. Энэ яагаад татах чинь. Энэ тийм. За тухайн бараа маань нийтдээ ингээд манай захиас өнөөдрийн барааны шивлэг болчихсон. За. За одоо яг хойлоо. За одоо ингээд үндсэндээ гараар оруулсан нийт үнийн дүн байна. Бидний шивсэн нийт үнийн дүнтэй таараад тэг зөрүү өссөн гэсэн. За. Илгээ. Али би юу? За би нэг итгэлтэй байгаа учраас тийм ээ. За бид нар энэ бараагаа үндсэндээ гайл руу мэдүүлчихлээ гэсэн. Бид нар гайлын систем рүү илгээчихэж байгаа. За систем рүү илгээгдсэн тохиолдолд гайл ямар нэгэн төлөв рүү шилжүүлж хүлээ авсан. За хүлээ авсан төлөв рүү шилжчихлээ. За тэнгуүтээ хяналт нь ногоон, улбар шар, улаан гэсэн гурван төлөвт оршиж. За улаан төлөв нь яадаг вэ гэхээр мэдээж гайл юусан байцаагч томилогдоод энэ бараан дээр хяналт шалгалт юм гэсэн. Биетээр Онгоолгох нэ. Онгоолгоно очоод бид нар ачаа бараагаа үзүүлнэ гэсэн. За улбар шар төлөв гэдэг нь ерөнхийдөө бол улбар шар төлөв нь юу вэ гэхээр хяналтын байцаагч байхгүй. Гайл юусан байцаагч томилогдохгүйгээр зөвхөн үнэлгээ хийгдээд очоо шууд бараагаа авна гэсэн. Энэ төлөвийг яаж тодорхойлоод байна гэхээр систем нь өөрөө цаанаасаа ангиллийнхаа кодыг харж агаад Хүний оролцоогүйгээр. хүний оролцоогүйгээр. Оо, наад. Одоо эн чинь нөгөө барааныхаа английн кодоор ч юм уу ямар нэгэн байдлаар юм дээр үндэслэж энэ төлөвийг гаргаж байгаа гэж би боддог. Тогтмол авдаг, орж ирж исэн зүйл. Тийм, тогтмол орж авдаг, аль эсвэл байнгын бүрдүүлэлт хийдэг ч юм уу. Ямар нэг юм дээр үндэслэж төлөвийг гаргаж байгаа. Тэгэхээр програм өөрөө шалгах шаардлагагүй гэдгийг хэлчихэж штэ. Тий. За манай компани хувьд болохоор тухайн Чингис хаан олон улсын хэсэг буудлах галийн газарт мөнгө байршуулчихдаг гэсэн. Татвараа байршуулчихдаг гэсэн. Төрүүлээд байршуул чинь тэндээсээ судах тавьчихна гэсэн. Яагаад тэгэхээр байнга оруулж ирэхээ мэдж байгаа учраас байнга оруулж ирдэг. Тутамж нь өндөр. Байнгын яаралтай ямар нэгэн харилцагчийн сэлбэг орж иж байгаа болохоор татвар дээр тэгж ямар нэгэн саатал үүсгэх гэсэн. За үндсэндээ одоо ингээд манай галийн хүлээн авсан төлөв рүү шилжчихсэн учраас гайл дээр цахим бүрдүүлэлтийн төв буюу цахим одоо ингээд цахимаар ингээд бидний нэг цахимаар эглэж байгаа шүү дээ. Тэнгүүд цахим бүрдүүлэлтээр үнэлгээний байцаагч нар сууж байгаа. Үнэлгээний байцаагч нар тухайн манай бараан дээр бичиг баримтын шалгалтыг бүх бичиг баримтын шалгалт, бүх үнийн дүн, бүх бараа, бүх английн код, бүх юмыг хийж дуусны дараагаар бичиг баримтын шалгалтын хийгдсэн гэдэг төлөв рүү шилжиж байна. За тэнгүүд энэний ардаас яадаг вэ гэхээр бид нар татвараа төлнө гэсэн. Замдаа явж иж болно те. Чи хэр баталгаатай байна? Баталгаатай асуудал. Ёо. A few moments later. Сая мэдүүлсэн 6 хайрцаг 640 хил агаар ячиж байгаа зү. Тэрнийг очиж аваад байцаагчтай үнэлүүлээд тэгээд ачаагаа аваад буцаад офис дээр ирээд ачаагаа хүлээлгэж өгнө. Бүр эндээ юу? Оо за. Эндээ одоо агуулгатаа бичиг баримтынхаа дагуу хүлээлгэж өгнө. Тэгээд гайл хийсэн бичиг баримтаа бас хүлээлгэж өгнө. Тэгэл ер нь тэр өдрийн ажил ингээд дуусч байгаа гэсэн үг. Сая би мэрэгчлэнтэй ярьж байхад ер нь бол хүн өөрөө л алдаа гаргахгүй бол систем нь бол хангалттай ухаалаг болсон юм биш үү те? Юмнуудаа шивээд оруулах, тогтмол хийдэг бол тэр хуучнаасаа хуулаад авах гэх зэрэг. Манайх одоо сүүлийн статистик мэдээгээр одоо 100 хэдэн мянган лайн айтам давтагдахгүйгээр те ингэж илгээсэн. Тэрэн дотор одоо би жишээ нь өнөөдрийн магадгүй 50% нь өмнө авч ирсэн бараа байвал шууд нөгөө өмнө ингээд гарч ирсэн ингээд одоо сэлбэгийн дугаараа хийнгүүт тэрний мэдээлүүд нь гарч ирэл тэрний копи паст хийгээл явчихна.
Тэгэхээр бол тогтмол олон одоо бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг компанийн хувьд бол амар болчих юм байна тий. Ер нь бол зүгээр нэг иргэн өөрөө нь худалдаавалт хийгээд оруулъя гэдэг юм бол тэр бүхний эхнээс нь бичих асуудал байхгүй тий. Дөнгөж саяхан штэ 11 сарын байдлаар. За. Тэгээ сүүлийн 5 жилийн хугацаанд манай нийт бүрдүүлэлт тий. Нийт бүрдүүлэлт лайн айтмаар нь одоо нөгөө түнэр төрлөөр нь тоог нь гал ерөнхий газраас бидэнд гаргаж өгсөн. Тэрэн дээр нь бид нар хэрвээ бидний агентыг хөсөлөх юм бол 2.7 тэрбум яг ингээд нийлэхээр сүүлийн 5 жилд ер нь хэмнсэн. Одоо галийн энэ тэр байдлаар шууд өрөө. Би энийг бүгдийг нь хөлөө. Тэг бүгдээр нь энэ дээр нөө илүү хувьдаар гарахад даруулаад. За. За би нэг гайлаас бараа авах гээд бүрдүүлэлт анх удаа хийж үзэж байгаа маа. Анх нөгөө байгаль явдаг болохоор манай байгуулагч нь энэ одоо улбар шал төлөвлөрөх гэсэн байна. Улбар шал төлөв рүүгээ орчих уу? Орсон байна. За. Тиймээс одоо бичгээр нь шалгалт хийгээд би шалгалт хийхгүйгээр гараа болно гэсэн. Тэгээ оранж улбар шал төлөв байгаа болохоор тэр очиод мэдээлэл. За. Самэн. За энэ Barla World. Өнөө өглөө 10:30 үед бүрдүүлсэн. Тэгээ өнөөдрийн дотор авч амжих уугүй юу л үзэх гээд байгаа шүү дээ. Аа. За. Эндээс явах дэш шууд гарахаа бол тэгээ шууд очиж байгаа бол гарч байна. Тэр хоёул хангалттай амжнаа л гэсэн. 640 хэдэн килограмм байсан шүү дээ. Даах юм уу лээ? Машина дууссан. Ачаач машина дууссан. За баярлаа. Одоо энэ бичиг онтой шүүгэл. Сайн байна уу? За энийг авах гэсэн юм аа. Би нөгөө гайлын бүрдүүлэлт анх удаа хийж үзээд юм авах гэж үзэж байгаа байхгүй. Тэгээд ер нь процессыг ойлгохгүй л. Нэрээ мандуул болох юм уу миний? болно. Хэмжлэгтэй авах хэрэгтэй шүү дээ. Үгүй энд хамаагүй. Гайл хамаатай. За баярлалаа. Авалгаас гарах утсан. Тэр цаас авахгүй дээ. Энэ дээр угсаа нэг авсан гэдэг тэмдэг. За. За одоо уйл агалах руу очиж. Ачаа. Тийм энэ дотор бол. $10:30-д илгээгээд төлөв нь хүлээ авсан болсон шүү дээ. Тэгээ шарлуу шилжих мэлжих нь 11 өнгөрч мөнгөрөөл тий. Тэгээд 12-ийн үед баг болчихж байгаа хөөхгүй тий. Маш хурдан явуулах юм бол ингэж авч болохоор юм биш үү тий. Тэгээд миний хувьд бол одоо зүү хот руу босч болох уу? Болно. Ачаатайгаа заавал хамт байх шаардлагагүй шүү дээ. Манай хүн байгаа юм чи. За окей. За бид хоёр ямар ч хэлсэн өөрсдийнхөө агуулга дээр ирсэн байгаа. Энэ бичгийг үзүүлээд бидний гал дээрээс авсан бүтээгдэхүүн ирж үү гэдгээ шалгах. Би л шалгах гээд байгаа шүү юу. Аа. Самано. За агаараар авсаач байгаа шалгах гэсэн. Би л зүгээр нүдээр харах гээд байгаа юм л да. Анх удаага ачаа авч үзсэн болох. 8 бокс тугаан тэр 8 бокс. За. Задлцсан юм уу те? Оо за. Одоо энэ дотор ер нь нийт хэдэн бараа байна? 22,000 тань ажил байна. За. 22,000 нэр төрлийн зүйл те. Гэтэ тоошг нь байлцаад л. За. Окей. За баярлаа. Окей. Тэр цаасаа үлдэх юм уу? За. Окей. A few moments later.
За өнөөдрийн миний амьдрал Barlow World болон Гайлийн хооронд өнгөрлөө. Би анх удаага амьдралдаа Гайлийн бүрдүүлэлтийг хийж эхлээд илгээгээд Гайл дээр очиод бүтээгдэхүүн авч үзлээ. Яагаад вэ? Яагаад гэх юм бол та магадгүй хизээ нэгэн цагт гадаад руу захиалга хийгээд өөрөө бүрдүүлэлтээ хийгээд авах шаардлагатай болж магадгүй. Энгийн бидний амьдралд байдаг л зүйл. Бид нар ихэнхдээ импортын бүтээгдэхүүн хэрэглэдэг учраас хэрхэн Гайлийн бүрдүүлэлт хийх үү, яаж авах уу гэдгийг хялбар авах уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр би амьдралдаа маш хэрэгтэй мэдээллийг олж авлаа. 10 гаруй жилийн өмнө онлайнаар Гайлийн бүрдүүлэлтээ хийгээд авч болдог энэ систем нь бий болцсон байхад бид нар мэдэхгүй явдаг байсан юм байна. За Barlow World-ийн ч гэсэн маш олон жил энийг хийж байгаа учраас аль хэзээний одоо өөрсдөндөө хэрэгтэй хэлбэрсэн гормоор одоо хэлбэршүүлсэн гормоор зүйлсээ аваад эхэлчихсэн юм байна. Яагаад энийг хэлж ийн гэхээр та анзаарсан болвол 10:30 үед миний илгээсэн Гайлийн бүрдүүлэлт маань нийтдээ нэг 13 төрлийн бүрдэл хэсгийг хангасан байх ёстой. Гайлийн бүрдүүлэлтийг эхнээс нь төгсгөл хүртлээр үнэн гүйцэд зөв бүгэлснөөр энэ хэлбэршүүлсэн гормыг ашиглах боломжтой болж байгаа юм. Ихэнх хүмүүс энийг мэддэггүй учраас бүрдүүлэлтээ буруу хийснээр удаашрт юм байна. Тэр удаашрж байгаагаа Гайлийн байгууллага удаашруулад байна гэдэг буруу ойлголттой байдаг байна шүү дээ. Тэгэхээр та эхнээсээ бүрдүүлэлтээ зөв хийх ёстой юм байна. За жишээлх юм бол та өнөөдөр харсан бах 600 гаруй кг ачааг би авахаар явлаа л да. За энэ дээр яасан бэ гэхээр бүрдүүлэх материалуудаа үнэн гүйцэд хийчихсэн байна. Илгээлээ нөгөө нэг юм гормууд байгаа шүү дээ. Улаан төлөв, улбар шар төлөв, ногоон төлөв гэдэг. Тэр улбар шар төлөвдөр байгаа бүтээгдэхүүнүүд бол урд өмнө нь авж ийсэн буюу шалгалтаа аль хэзээний хийгээд энэ ямар бүтээгдэхүүн бэ гэдгээ Гайл өөрөө мэдсэн байгаа учраас энийг тухайн үеийн шалгалтыг хийчээд шууд гаргах боломжтой болсон байна гэсэн үг. За ингээд энэ мэтчлэн хурдан явах боломж нь байна. За тэр дундаа Barlow World бол төрүүлээд мөнгөө байршуулцдаг буюу татвараа төлөх үнийн дүнгээ төрүүлж байршуулснаар банк хооронд шилжүүлэх цагаа хүртэл хэмнэдэг юм байна. За тэгээд очингууд Гайлийн байцаагч за шалгалтаа хийлээ. Энэ бол угаасаа авдаг бүтээгдэхүүн байна. Энийг аль хэзээний дотоод шалгалт нь явчихсан байгаа. За та энийг аваад гарч болно л гэсэн ерөнхий зүйл хэлж байгаа байхгүй. За тэгээд бид нэр ачаагаа бараг хажуу талд нь очиод хараад үзлээ. Явууллаа. Надад ерөөсөө бараг нэг цагийн хугацаа гарсан уу юу? Энэ хугацаанд би Гайлийн бүрдүүлэлтийг хийх, авах хооронд яг миний тухайн хийж байгаа процесс бол авж байгаа хооронд нэг цаг л болж байгаа байхгүй. Бус нь бол мэдээж би явж байгаа, ирж байгаа гэд өдрийн юм болж байгаа юм л та. Гэхдээ энэ бол бидний яг өмнө байсан ойлголтод Гайл дээр очиж уддаг, Гайлийн байгууллага ирсэн бараагч өгөх гэж удаадаг гих зэрэг ойлголт нь дандаа буруу ташаага байхгүй. Нэгдүгürt бүрдүүлэлтээ буруу хийсэн байна. Дээрээс нь дотроо орж ирээд дотоод тээвэрлэлтэн дээр хугацаа зарцуулсан уу? Яг Гайлийн байгууллага хэр хугацааг таны тэр бүтээгдэхүүний шалгалт дээр зарцуулсан бэ гэдгээ та мэдэж гин үү гэдгээ анзаарахгүй бол бидэрт буруу ташаа мэдээлэл байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө энэ компани ч өөрөө маш олон жилийн гаднаас олон зүйл авчирдаг, дотоодоос гадагшаа гаргадаг учраас хэмнэлт хийсэн байна. Та боддоо сүүлийн 5 жилд 2.7 тэрбум төгрөгийг зөвхөн энэ Гайлийн бүрдүүлэлтийг онлайнаар хийснээрээ хэмнэсэн байна шүү дээ. Энэ бол бидний амьдралд бодит мөнгө байгаа шүү дээ. 2.7 тэрбум төгрөг хэмнэн. Зөвхөн энэ жилийн хугацаанд 420 сая төгрөгийг зөвхөн онлайнаар энэхүү бүрдүүлэлтээ хийгээд авах энэ одоо хугацаа болон хүний нөөц тэгээ явж байгаа дотоод логистик гих зэрэг зүйлсээс хэмнэсэн байгаа байхгүй. Энийг хийдэг агентлагууд байдаг юм байна. Агентлагууд мэдээж энэ төлбөрийг авдаг учраас тань дээр худалдаа авсан бүтээгдэхүүн дээр чинь нэмэн өртөг үүсээд байгаа байхгүй. Энийг хэмнэх боломж нь та өнөөдрийн энэ Гайлийн бүрдүүлэлтийг онлайнаар хийгээд мэдүүлэх гих зэргийг мэдэх юм бол та өөрийнхөө амьдралд бодит хэмнэлтийг хийх боломжтой байна гэдгийг л хэлэх гэж энэ бүх өдрийг би зарцууллаа шүү дээ. Тэгээ нэгдүгürt Barlow World-ийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Надад энэ боломжийг олгосонд. Хоёрдугаарт манай Гайлийн байгууллагын ажилтан албаа агч нар үнэхээр хялбар болчих. Хүнээс хамааралтай алдаа багассан, хүн хоорондоо уулзах тэр тохиолдол ч гэсэн багассан байгаа учраас Гайлийн байгууллага өөр айгүй ухаалаг ийм хялбар хэлбэрлүү шилжчихсэн байгаа байхгүй. Энэ нь эсрэгээрээ бидний амьдралд амар одоо цаг хэмжиж байгаа байхгүй. Дээрээс нь мөнгө хэмжиж байгаа. Хугацаа. Тэгээ цаашдаа ч гэсэн маш олон зүйлсийг хялбаршуулах, онлайн болгох гэх зэрэг шатараалсан арга хэмжээнүүд авах гэж байгаа юм байна. Үүгээрээ одоо энэ Гайлийн байгууллагатай хамааралтай хүмүүст үүдэг буруу ташаа мэдээллүүд угаасаа одоо ил болж энэ бол тийм биш байсан юм а гэдгийг мэдэх боломжтой болсон. Өнөөдрийн энэ мэдээлч гэсэн танд баг сагч гэсэн буруу ойлголтыг залруулсан байх гэж найдаж байна. За тэгээд та бүхэн амьдралдаа хэрэгжилж болох ус мэдээллийг авсан гэдэгт итгэлтэй байгаа болохоор энэ хүрээд өндөрлөө. Баяр таа.